Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Дэлгэр мөрөн цагсалбар сургуулийн газар зүүн багш шиг юм байна. Ингээд ээлжид хичээлээ эхлэе. Дэлхийн хүн ам гэсэн сэдвийг бид нөр өмнөх хичээл дээрээ үзсэн байгаа. Энэ хичээлээрээ үндсэн эхний агуулга болох дэлхийн хүн амын тоо ба хүн амын тооны өсөлтийн талаар үзсэн бол өнөөдрийнхөө хичээлээр дэлхийн хүн амын бодлого, өсөлтийн хэтийн төлөвийн талаар гүнзгийрүүлэн судалцгаая. За ингээр хүн амын өсөлтийн бодлого дээр хүн амын чанарын үзүүлэлтийг хамгийн суур тулгуур үзүүлэлт болон авч үздэг. За энэ хүн амын чанарын үзүүлэлтийг үндсэн 4 пунктанд хувааж ангилдаг. За нэгдүгээрт нь эдийн засгийн үзүүлэлтээр нь, хоёрдугаарт нь нийгмийн үзүүлэлтээр нь, гуравдугаарт нь соёлын үзүүлэлтээр нь, дөрөвдүгээрт нь экологийн гэсэн энэ 4 пунктанд ангилан үздэг байх нэ. За тэгэхээр эдийн засгийн үндсэн пунктанд ажил эрхлэлт, хүн амд ногдох орлого, хүнсний илчлэг гэсэн үндсэн дэд огтхонууд ордог бол нийгмийн пунктад эрүүл мэндийн түвшин, хүн амын аюулгүй байдал, ардчлал, хөгжсөн байдал гэсэн нийгмийн үзүүлэлтүүд ордог байна. За соёлын үзүүлэлтэнд бичиг үсэг тайлагдсан байдал, соёлын байгууллагууд нь хэр хөгжсөн юм гэдгийг үздэг байна. Хэвлэл мэдээллийн буюу хэвлэлийн бүтээгдэхүүн хэрэгслийн хүртээмж нь хэр байдгийм бэ гэдгийг авч үздэг байна. За тэгвэл экологийн гэсэн үзүүлэлтэнд хүрээлэн буу орчны байдлыг үндсэндээ суур тулгуур үзүүлэлт болгон авч үздэг байх нь. За тэгэхээр хүн ам зам бодлого гэдэг ухтгын энэчнээс гарч ирэхээр болж байна тийм ээ. За тэгэхээр хүн ам зам ухтгын гэдэгт төрийн ба төрийн бус байгууллагаас хүн амын өсөлт бүтцийг хэрхэн зохицуулах талаар авч хэрэгжүүлж буй тусгаалсан зорилго бүхий үйл ажиллагааг хүн ам зам бодлого гэж нэрлэдэг байх нэ. Хүн ам зам бодлого нь эдийн засаг захиргаа, хууль эрх зүй, хүмүүжлийн ба сурталчилга гэх мэтлэн цогцлбор арга хэмжээнд дээр тулгуурлана. За нэгдсэн үндэсний байгууллагаас 1974 онд Бухарест хотноо болсон олон улсын баг хурлаас гаргасан хүн ам зам салбарт дэлхийд дахинаа хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны төлөвлөгөөг батж олон зүйл заалтыг оруулж өгсөн энэ хүн ам зам бодлогыг үндсэн суур ухтгын болгон цаашид судлахад нэлээд их төхөмтөө баримт бичиг болон батлагдсан байдаг. За тэгэхээр одоо хүүхдүүдээ хүн ам зам үндсэн үзүүлэлт гэдэгт юуг оруулаад байна гэхээр нэгдүгээрт нь хүн амын тооны өгсөн нутаг дэвсгэрт байгаа нийт хүн амын тоогоор илэрхийлэгдэн гэсэн энэ үндсэн ухтгын ордог байх нь хүн амыг бэлэн ба суурин гэж хоёр ангилдаг. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар сууж байгаа хүн амыг хамруулдаг. За жишээлбэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд суурин хүн ам 39 мянга гэж үзэх юм бол одоогоор бид нар Хөвсгөл аймгийнхаа Мөрөн хотыг 45 мянган хүнтэй гэж үздэг бол энэ бол суурин хүн ам нь 39 мянга байна гэсэн үг. За бэлэн хүн ам гэдэг нь тухайн тоолго явуулж буй хугацаанд тухайн газар нутагт оршин сууж байгаа хүн амыг бэлэн хүн ам гэж үздэг. Нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн нийтийг хүн амын тоолгыг тэгээр төгссөн буй түүнтэй ойролцоох онуудад тоолно гэдэг талаарх мэдээллийг багш нь өмнөх хичээл дээр үзчихсэн. Тэгэхээр энэ бэлэн хүн ам гэдэг бол тухайн нутаг дэвсгэр дээр байгаа хүнийг тоолоод статистик үзүүлэлт болгон хувирган гаргаж байгаа энэ үзүүлэлт бол бэлэн хүн ам гэсэн утганд хамааруулж хэлж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр төрөлт гэсэн утган энэ хүн амын үзүүлэлтийн нэг хэсэг болж орж ирдэг. Хов хүм, хосууд, хүн төрөлхтний дунд явагдаж буй нөхөн үржихүн бодит үзүүлэлтийг буюу эмэгтэй хүний төрүүлсэн хүүхдийн тоогоор илэрхийлэгдэж байгаа энэ үзүүлэлтийг хүн амын төрөлт гэж үздэг байна. Нас баралт гэсэн утган орж ирж байдаг. За нас баралт гэдэгт хүн амын хүн төрөлхтний дунд гарч буй нөхөн үржихүн хэлбэр. За шилжих хөдөлгөөн гэсэн үндсэн утган орж ирж байна. Байнга ба оршин сууж байгаа газраа тусгаалan тогтсон засаг захиргааны болон газар зүйн нэгж хооронд сэлгэн өөрчлөх үйл явцыг шилжилт хөдөлгөөн гэж нэрлэдэг. Шилжилт хөдөлгөөн
дотоодын ба гадаадын шилжилт хөдөлгөөн гэсэн хоёр үндсэн хэсэг дуудаг. Багш нь дараагийнхаа хичээлээр шилжилт хөдөлгөөний тухай дэлгэрүүлэн ярих учраас өгөөр шилжилт хөдөлгөөнийг орхив. За хүн амын тасралтгүй байдлыг хангадаг төрөл ба нас баралтын харьцааг хүн амын нөхөн үйлдвэрлэл гэж үздэг байна. Тэгэхээр хүүхдүүдээ хүн амын нөхөн үйлдвэрлэл сэдвийг дараах ухтгунаар багш нь дэлгэрүүлэн тайлбарлая. За хүн амын нөхөн үйлдвэрлэл гэдэгт уламжлалт хэв шинж байна, орчин үеийн хэв шинж байна, шилжилтийн хэв шинж гэсэн үндсэн 3 хэв шинжид хүн амын нөхөн үйлдвэрлэл хуваагддаг байх нь. За нөхөн үйлдвэрлэлийг буюу тухайн улс орны хүн амын өсөлт нь хэрхэн явагдаж байгаа гэдгийг нь харуулж байгаа үзүүлэлт бол нөхөн үйлдвэрлэл гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр нөхөн үйлдвэрлэлийг үндсэн 2 хэв шинжид хуваагдж байгаа. Нэг дэх хэв шинжийн орнууд, хоёр дахь хэв шинжийн гэдэг дэлхийн нийт улс орнуудаа хоёр ангилалд хамааруулан ойлгуулдаг. За тэгэхээр хөгжингөө орнуудад багтах нөхөн үйлдвэрлэлийн нэг дэх хэв шинжид хөгжингөө орнууд багтнаа. За энэ хөгжингөө орнуудад төрөлт нас баралт аль аль нь бага байдаг. Дундаж наслт нь өндөр, ерөнхийдөө хүн амын өсөлт нь их биш мөртлөө хүн ам нь 11-ээс хасах нь 10 буюу тэнцүү 1 гэсэн ийм томьёололд хамрагдаж байгаа орнуудыг хамааруулан ойлгоно. За энэ ангилал нь нийт хүн амын дотор хүүхэд багчуудын эзлэх хувийн жин харьцангуй багатай байдаг онцлогтой, харин ахмад насны эзлэх хувийн жин өндөр байдаг. Ийм усыг хүн ам зүүн хямралд орсон улсууд гэж байна. За энэ улсуудад бол Герман, Унгар ч юм уу Европын орнууд, нэлээд их орнууд нь орж явах жишээтэй. За нөхөн үйлдвэрлэлийн 2 дахь хэв шинжийн орнуудад шинээр хөгжиж байгаа орнууд хамаарагданаа. За энэ орны онцлог нь болохоор төрөлт их байдаг, нас барагчдын тоо харьцангуй их биш. Энэ орнуудыг томьёолох юм бол 22-аас хасах нь 8 буюу 14. Өсөлт нь 14-төө тэнцэж байгаа орнуудыг энэ хамааралд, ангилалд хамааруулна. За тэгэхээр энэ хэв шинжийн орнуудын онцлог нь болохоор хүн ам зүүн тесрэлт явагдаж байгаа орнууд гэсэн томьёоллоор хамрагдаж байгаа орнууд багтдаг. За хүн ам зүүн тесрэлт гэсэн томьёоллыг 20 дугаар зууны дунд үеэс авч үзэх болсон. За тэгвэл бүгдээр нэгэн учир шалтгааныг тайлъя. X ба Y гэсэн хоёр улсад хүн амын эрдэн өсөлт адилхан 2 боловч X улсад 6-аас хасах нь 4, Y улсад нь 46-аас хасах нь 44 тэнцүү 2 бол аль улсад дундаж наслалт өндөр байдаг вэ? За энэ учир шалтгаан дээрээс үндэслээд 2 дугаар даалгавар нь мянган хүн амд ноогдох төрөлт нь 30-аас дээш бол өндөр гэж үздэг. 18-аас доош бол бага гэж үздэг бол манай орон алинд нь хамаарагдах вэ гэдэг зүйл дээр бүгдээрээ ярилцъя. За X улс маань 6-аас хасах нь 4 тэнцүү 2 гэсэн ангилалд хамаарж байна. Y улс маань 46-аас хасах нь 44 тэнцүү 2 гэсэн ангилалд хамаарж байна. За энэ тоон ухтгун дээрээс харахад бол ижилхэн өсөлт нь 2% харагдаж байгааг анзаарч байна. За тэгэхээр Y улс маань хүн амын өсөлт, нас баралт нь төрөлт, нас баралт бол аль аль нь бага улс учраас энэ бол харьцангуй өсөлт багатай орн байна. Y улс маань хүн амын төрөлт ихтэй, нас баралт нь харьцангуй бага байгаа учраас энэ дээр бол хүн амын өсөлт харьцангуй ихтэй улсаа буюу энэ бол хөгжиж буй хүн амын нөхөн үйлдвэрлэлийн нэг дэх хэв шинжийн орон болох нь тогтоогдож байна. За тэгэхээр Монгол улс бол хүн амын нөхөн үйлдвэрлэлээрээ 30 бол хүн амын нөхөн үйлдвэрлэлээрээ өндөр орн байна. 18 нь болохоор бага гэсэн ангилалд хамаарж байгаа бол Монгол улс нь хүн амаараа 23
хүн амд ноогдох төрөлт нь 23 байдаг учраас энэ хоёр ангиллын аль алинд нь багтахгүй дундаж өсөлттэй гэсэн ангилалд хамаарах нэ. За тэгэхээр дэлхий дээр байгаа хүн амын өсөлтийг нэгдэх хэв шинжийн орнууд болохоор за жишээлбэл бидний мэддэг нөгөө зүүн өмнөд Азийн орнууд маань байж байна. За өмнөд Африкийн орнууд байж байна. За Африкийн орнууд маань хамаарагдчих жишээтэй. За хоёр дахь хэв шинжийн орнууд буюу хүн амын өсөлт нь тэгэлж байгаа орнууд гэхлээрээ Европын бүс нутгийн ихэнх орнууд хамаарагдчих жишээтэй байна. За тэгэхээр энэ хүний хөгжлийг тодорхойлж байгаа бодлогоос гадна хүний хөгжлийн индекс гэдэг зүйлийг тодорхойлон гаргадаг. Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийн төвшөнд. За энэ дээр хүний хөгжлийн төвшингээр нь улс орнуудыг ангилахдаа дээд. За англиар бол very high гэд дээгүүр буюу high, дундаж буюу medium, доогуур буюу low гэсэн англиар зэрэглэл тогтоон статистик хэмжигдэхүүнд оруулж байгаа үзүүлэлтийг хүний хөгжлийн индекс гэж үздэг байх нэ. Хүний хөгжлийн индексээр дэлхийн улс орнууд хүний амьдралын дундаж наслалт, бичиг үсэг тайлагдсан байдал, боловсролын төвшин гэсэн энэ гурван үзүүлэлтэнд багтаадаг. За нэгдүгээрт нь дундаж наслалт, хоёрдугаарт нь бичиг үсэг тухайн улс оронд хэр тайлагдсан байна, гуравдугаарт нь тухайн улсын боловсролын төвшин хэр төвшөнд байна гэдгээр нь ангилж дээрх энэ дөрвөн ангилд хамааруулан зэрэглэл тогтоож ангилж байгаа юм. За мөн түүнчлэн хүний хөгжлийн индексийг хот тосгон муж гих зэрэг орон нутгийн төвшнүүдэд бас хэмждэг онцлогтой. Тэгэхээр яах нь тухайн улс бол бусад улстайгаа харьцдаг бол тосгонтойгоо харьцагдаж ийм үзүүлэлт гарна гэсэн үг. За тэгэхээр багш нь энэ дээрх зургаар бол хүний хөгжлийн индексийн дөрвөн төвшөнд байгаа улсуудыг хамруулан ойлгож байна. За хамгийн дээд төвшөнд байгаа улсууд нь Канада, Америк нэгдсэн улс. За энд багшийн түрүүнд хэлсэн Европын улсууд орж байна. Азиас Япон улс. За энэ дээр Япон улс гэж байна. За энд Өмнөд Солонгос, за мэдээж Австрали орсон байна. За тэгэхээр Монгол улс хүний хөгжлийн индексээрээ за бүгдээрээ 6-аас харъя дундаж гэсэн ийм ангилалд Монгол, Хятад, Энэтхэг за түрүүний өмнөх хичээлдэр бид нар үндсэн хүн амын өсөлтөөрөө тэргүүлэгч орнууд болох нөгөө Энэтхэг, Пакистан, Япон энтер бол яах нь Монгол гэх мэтлэн орнууд бол хүний хөгжлийн индексээрээ дундаж Япон улс бол хүний хөгжлийн индексээрээ дээгүүр төвшөнд явж байгаа гэсэн үг юм байна. За хүний хөгжлийн индексийн үндсэн тулгуур ухтхан болох нэгэн үзүүлэлт бол хүн ам зүйн хүнс тэжээлийн асуудал сүүлийн үед маш ихээр яригдах болсон. Хүнс тэжээлийн асуудал бол Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн салбар болон эрүүл мэндийн байгууллагын хамтарсан үйл ажиллагаан дээр тооцоологдсон тодорхойлогддог ийм ухагтхан байна. За тэгэхээр хүнс тэжээл бол түүхийн турш хүн амын чухал асуудал байсан одоо ч хിവэрэ байгаа. За нэг хүнт өдөрт 2400-аас 2500 ккал илчлэгтэй тэнцэх хүнс хэрэглэгдэх ёстой гэдгийг тооцооллын аргаар гаргасан байдаг. За тэгвэл нэг хоногийн туршид хэрэглээ нь 1800 ккал-оос бага байх юм бол хагас өсөглөн байдалтай байна гэж үздэг. Хэрэв 1000 ккал-оос бага байвал хүнс өсөглөнгийн ангилд оролдог байна. Хэрэглэж буй хүнсийн бүтцийг үзвэл 100 г уураг агуулсан байх ёстой байдгийн байна. Тэгвэл эдгээрийн аль аль нь дутагдчихл байх юм бол даалт буюу байнгын өсөглөнтэй бүс нутаг буюу улс орон хүн ам гэж үздэг байх нэ.
За тэгвэл бүгдээрээ байнгын өсгөлөнтэй буюу даалд өсгөлөнтэй байгаа улсын зургийг харж байна. За энэ тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөлთა аж ахуйн байгууллагын мэдээгээр бол 21-р зууны эхээр 840 сая хүн байнгын өсгөлөнгийн байдалтай амьдарч байгааг тооцоолон гаргасан байдаг. За өсгөлөн гуйламжлал үүнийг дагалдсан өвчин эмгэгчил бүр 40 сая хүн. Түүний дотор 13 сая хүүхэд ингэж хороогийн мөнгө бусыг үзүүлдэг нь энэ бол дэлхийн нийтийн гүн эмгэнэлт зүйл юм аа. За дэлхий дээр ялангуяа экваторын бүс гэж нэрлэгдэж байгаа. Экваторын энэ хоёр бүсийн хооронд хагас өсгөлөнгийн өргөн юм зурвас байрлсан байна. За өмнөд Америкаас эхлэн Африкийн ихэнх нутагт за өмнөд ба Зүүн Аз хүртэл үргэлжлэн. За энэ өсгөлөнгийн бүс маань өмнөд ба Зүүн Азийн бүс нутгаар ингэж өргөн дэлгэр тархсан юм өсгөлөнгийн бүс байгаа нь энэ бол дэлхийн нийтийн хүнс тэжээлийн хомсдлын асуудал бол заашгүй тулгамдсан асуудлуудын нэг байна гэдэг нь харагдаж байгаа юм. За ялангуяа энэ зурган дээр бол Сахараас өмнөх за энд Сахар байна тийм ээ. Сахараас өмнөх Африк бол өсгөлөнгийн гол цөм бүс нутаг гэж харагдаж байгаа жишээтэй. За тэгэхээр дэлхий гэдэг гариг маань хэдэн тэрбум хүнийг тэжээх боломжтой юм болоо гэсэн асуудал зайлшгүй гарч ирнэ тийм ээ. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөлთა аж ахуйн хэтийн тооцоогоор бол 30 тэрбум хүнийг манай дэлхийг гэсэн гариг тэжээх боломжтой. За ингэж тэжээхдээ шинжлэх ухаан технологийн маш нарийн аргуудыг ашиглаж байж 30 тэрбумыг тэжээх боломжтой гэж үздэг бол бодит байдал дээр бол 10-аас 15 тэрбумыг л тэжээх боломжтой гэсэн тооцоол гарч байна. За тэгэхээр бидний дараагийн судлах хэсэг бол хүн амын дундаж наслалт гэсэн хэсэг байна. За тэгэхээр дэлхий дээр хүн ам маань дунджаар 66 жилийн насыг насалдаг бол эмэгтэйчүүд нь 68 жил, эрэгтэйчүүд нь 63 жилийн насыг насалдаг онцлогтой байна. За энийг улс орнуудаар нь ангилаад үзэх юм бол хөгжингөө орнд эрэгтэй нь 71, эмэгтэй нь 73 жилийг насалж байна. За хөгжиж байгаа орнууд гэхлээр одоо энэ Монгол гэх мэтлэн орнууд хамаарж байна. За энд эрэгтэй нь 62 нас, эмэгтэй нь 65 насыг насалдаг юм байна. Тэгвэл дэлхий дээрх хамгийн өндөр настай насжилттай орноор Япон улс орж байна. Дунджаар 80 настай, эрэгтэй нь 77 настай, эмэгтэй нь 83 настай байна. Тэгэхээр энэ дээр энэ тоон үзүүлэлтүүдээс харахад эрэгтэй хүмүүсийн насжилтын түвшин харьцангуй бага байгаа нь ажиглагдаж байгаа. Тэгэхээр энд юу нөлөөлөд байна гэхээр эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг бодвол харьцангуй эрсдэлт хүчин зүйлийн хөдөлмөр эрхэлдэг байдал бол энд шууд нөлөөлдөг. За хүүхдүүдээ өнөөдрийнхээ хичээлийг ойлгосноороо бүгдээрээ мэдлэгээ баттгацгаая. За дараах багш нь өгөгдлүүдийг өгж байна. За нэгдүгürt нь хүн амын чанарын үзүүлэлтэнд хамаарагдахгүй ухтгууныг сонгоорой. За нэгдүгürt нь эдийн засгийн, хоёрдугаарт нь бичиг үсэг тайлагдалт, гуравдугаарт нь нийгмийн, дөрөвдүгээрт нь соёл, экологийн гэсэн байна. За хүн амын үндсэн үзүүлэлтэд бол бичиг үсэг тайлагдалт гэдэг зүйл бол чанарын үзүүлэлтэнд хамаардаг юм байна. За хоёр дахь нэг гэр бүл нэг хүүхэд болго явуулдаг улс. За энэ дээрс багш нь шууд сонгоод хийчи. Нэг гэр бүл нэг хүүхэд гэдэг бодлогыг бүгд найрамдах хятад ард улс явуулдаг онцлогтой. За 3 дугаарт нь дараах улсуудаас хүн амын нөхөн үйлдвэрлэлийн 1-р хэв шинжид орох улсыг сонгоорой гэсэн байна. За тэгэхээр хүн амын нөхөн үйлдвэрлэлээр өсөлт ихтэй байгаа орныг одоо энэ дээрээс сонгох ёстой боллоо. Өөрөөр хэлбэл тэгэлж байгаа орныг сонгоно гэсэн үг. За 4-р нь дэлхийн хамгийн бага насжилттай улсыг сонгоорой гэж байна. За дэлхийн хамгийн бага насжилттай улс бол
Африкийн Сьерра-Леон улс байдаг. Дундаж наслт нь 35, эрэгтэй нь 31, эмэгтэй нь 39 насыг наслтдаг ийм онцлогтой улс байна. За ингээд хүүхдүүдээ гэрийн даалгаварт багш нь дараах өгдлүүдийг өглөө. За нэгдүгürt манай улсын хүн амын угсаатны зүүн онцлог нь юу вэ? Хоёрдугаарт нь үндэстэн ба шашин хоорондын зөрчил сэдвт эссе бичээрэй гэсэн даалгаврыг багш нь өгч байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа хүүхдүүдээ.